Язгуурын дуудлага. Язгуурын дуудлага сургалтын хамгийн анхны 100-ийн мандайдагч багш яаж яахгүй сүлдээ багш минь байгаа шүү. Ингээд Гүн хааны язгууртан багш, гэгэрд багш, сүлдээ багш хоёрдон дипломын бас гардуулъя, давхар гардууд авчи. За ингээд 100 язгуурын дуудлага сургалтын анхны 100 хүрэн гарлаа. Язгууртан багш мөнх заяа таныг тайснаа урьж байна. За ингээ Гүн хааны язгууртан багш нар. Гүн хааны язгууртан багш Бадам чимэг, Гэрийн чимэг нарыг тайснаа урьж байна. Гүн хааны язгууртан багш Даваа жахад Ган чимэг нарыг тайснаа урьж байна. Гүн хааны язгууртан багш Цэцэн баяр таныг тайснаа урьж байна. За Гүн хааны язгууртан багш Батбаяр уран засгийн нарыг тайснаа урьна. За ингээд өв соёл язгуур ухаан үндэсний үнэт зүйлээ өөрийн амьдрал үйл хэрэг хүмүүжүүлдэ шингээж бусдад зөв өөрөд үзүүлсэн багш нарын инхүү алдаршуулж байна. Мастер багшаар Наранхаар. За манай Наранхаар болоод мөнх зул багийн ахлагч Ордс нутагтай Ордсын баг хамт олноо төлөөж ирсэн. За дараагийн Гүн хааны мастер багш Говаа багшийг 10-ийн мандайлагч Говаа багшийг тайснаа урьж байна. 10 хүнд түмэн олондоо энэ сайхан үйлдэл түгээн дэлгэрүүлсэн өв соёлоо түгээн дэлгэрүүлсэн Говаа багшийг таныг тайснаа урьж байна. За дараагийн багшийг зарлая. Дараагийн багш 10-ийн мандайлагч Хөгжилтөө. За Гүн хааны мастер багш Хөгжилтөөг тайснаа урьж байна. Тусгай байрын шагналтай Гүн хааны мастер багш Хөгжилтөө. За 10 хүнийг бас буян авгаагүй 10 хүнийг мамлайсан багш байгаа. За үнийг сүлдээ багш маань гардуулж өгнө. Язгуурын дуудлага. Монгол багийн гишүүн оюун танаа хүчрхэг оюун ухаан сэдвээр таныг урьж байна. За өнөөдрийн энэ сайхан тухай талбайд хүрчиж ирсэн Монголын ард түмэн Ахмад томоотон ахын дүүс бүхэл эрдэм мөрөгдөлтэй орхон багш нар даяараа сайн байна уу? Шин цаг үеийн ухааллын дунд дэлхийн ертөнцөөс уламжид түүх манай агуу их öжин Чингис хааны минь томдөглөж ирсэн ejгуур соёл сүнснээ далд оюун ухаан гэж өөрөөр сөхөрсөн байна. Ийм ч би бүхэн монголчуудынхаа гэрээлийн өмнөөч бие сэтгэлээ жарууцгай. Чингис хааны алтан ургийн бодлого сургалтын гэрээлийн замаар өвөгдөөдсөн мань түүхэнд томдөглөгдөж ирсэн дуудаж башгүй мөнхийн ордон дэлхийн ертөнцид мөнх тэнгэрэж илгээж байгаа модель шингэсэн хүчрхэг их оюун ухаан юм. Бид хөрхөн яаж амьдрах вэ? Бид мөнх тэнгэрээ шүтэж Эжен Чингис хаанаа шүтэж дээдсийн бадар шүгэ гогон замыг хүндэтгэн дээдэлж хойчныг үеийн хүүхэд урачиж орчлон ертөнцийн бүх жилийн сайн сайхан өн хамгаалан байх болтугай гомон төгөөн дэлгэрүүлэхээр өөрийгөө хүчин төгөлдөр болгохоор итгэл дүүрэн говьрлийн орчин дээр чармаа сурчиж явж байна. За танд гэлээ. За оюун танаада баярлалаа. Хүчрхэг оюун ухаан сэдвээр ихтгэл хэллээ. За Монгол багийн гишүүн Насан тогтох. За энд хүрэлцэн ирсэн та бүхэн сайн байна уу? Энд хүрэлцэн ирсэн өрхөм хүндэт гэгэн мөргөн багш нар болон олиг нэгтэй монголчууд тумдан энэ удийн амар амлан айлтган залгаж байна.
Би эжүүрийн дуудлага сургалтад 2005 оны 11 сард суралцсанаас нааш маш их шинж зүйлийг ойлгож мөнгө тэнгэрэмтэй алтан ургийн бодлого байдгийг мэдэж өвөг дөөлсөнхөн түүхэнд батлагдсан гүй ухааны суралцаад маш их хувилтай болсон юм аа. Баядан итгэлтэй баяртай болж зоригтой болж сансан үйл санаатлан бүтгэр болсон бусдын төлөв сэтгэл даамгайлсан байгаа дэлхийн хүн амьтан бүхэнтэйгээ өнөрөхгүй харилцах болсноос өн сургалтын суралцахаас өмнө бол мөнгө тэнгэр амьттай гэдгийг мэдгүй дад хүчин байдгийг мэдгүй байсан. Алтан ургийн бодлогыг мэдгүй байсан. Манай бодол санаа бидэнд оршихуйг нуулуулж байдгийг мэдгүй байсан. Нэг зөвхөн мөнгө тэнгэрийн дахлаг тавихыг мэдгүй байлаа. Уул архинаа дахиж байсан ч зүг дахлыг хийж чадсангүй харин өн сургалтаас Өдөн Чингис хааны гүй ухааны дад ёсны үнд гайхалтай зүйлийн нэг бол Чингис хааны дээд эжүүрийн дахлаг тайлбар байдаг юм байна. Энэ бол тэнгэрийн дахлаг эжүүрийн дуудлага болно. Энэхүү дахлаг тайлбарын эзэн богд Чингис хаан өөрөө мөнгө тэнгэртэй холбогдож мөнгө тэнгэрийн хажихаагүй хүчнийг хүлээн авдаг байжээ. Энэхүү дахлаг тайлбарын ёсыг отхон хүү толойдан 29 зүйлийн хамт гардуулж өгсөн байдаг юм байна. Цэвэр ариун бодол сэтгэлтэй хай талархал итгэлийг орхимлсан өрүүл биштэй оюун санаандаа эжүүрэн хүрэлсэн хүмүүс оролцдог байна. Тэгвэл мөнгө тэнгэрийн дахлаг зөв өргөл мөргөл хийснээ хариуд хүчийвэр нь хэрхэн буудаг вэ гэвэл сансар огтгойн гэрлийн нэгдлөөр байгаа дэлхийн бүх орон зай хүний сэтгэл оюунд өрт хүчин болон бууж дөөсөн 9 үеийн өвөг дөөсөнхөн сүнс мөрийг баясган дээд оюун ухаантай холбогдож доосон 9 үеийнхэн үр удмын гëнийг сайжруулах Монгол түмний минь бие сэтгэл гурав нь ариусан мөнгө тэнгэрдэн ивэгдэж хүн төрөлхтний сайн сайхны төлөө бусдын сайн сайхны төлөөг сэтгэлтэй болдог юм байна. Мөн энэхүү эжүүрийн дуудлага алтан ургийн бодлого сургалтыг хамгаалан хөгжүүл уламжилж байгаа орхим хүндэт соён гөгөөрүүлэгч гөгөө мөргөн багш нардаа чин сэтгэлийн баяр талархлаа дэвшүүлье. Мөнгө тэнгэрийн өвөг дөөлтөд талархлаа. За миний Монгол түмний минь мөнгө тэнгэрийн хязгааргүй хүчин юу тугай. За насан тогтолтой их баярлалаа. Тэгээд би сая энэ зогсож байгааг бахархлаа. Эгэл жирийн ийм сайхан малчин хүн, ийм сайхан мэдлэгтэй, ийм сайхан хиймэртэй байна гэдэг ямар сайхан юм бэ? Бидний ганц л юм тэтгэж яваа. Юу гэж? Язгуурын дуудлага тэнгэр онгоц үстэй байна. Баярлалаа. Мөнхчин багийн гишүүн Батөрших 13 дугаар зуун ба 21 дугаар зуун. За энэ цаахан хорон цугларсан элэг нэгт Монголын ахын дүүс элч төлөөлөгч гүн ухааны язгууртан судлаач багш нартай эрхэм манд найз нөхдөд энэ өдрийн гал галуу мэндийг өргөн дэвшүүлье. За 13 дугаар зууныг авч үзэх юм бол тухайн үед дэлхийд маш хүнд хэцүү нийгэм байсан. Боолчлын нийгэм байсан. Хүнээ одоо яг өнөөдрийн бидний амьдарч байгаа нийгэмдэр яг дэлгүүрт байдаг, супермаркет байдаг бараа шиг хүнийг тэгж агуугаар зардаг байсан. Тэрийг агуу Чингис хаан маань гарч ирж тэр агуу нээлтийг хийж тэр боолчлолоос чөлөөлсөн байх нэ манай агуу Чингис хаан маань. Чингис хааны бодлого бол юу байсан бэ гэхээр соёлыг устгадаггүй дайныг хийдэг байсан. Ямар нэгэн улсыг эзлэхдээ соёлыг устгахгүйгээр зөвхөн дайныг хийдэг байсан. Аливаа улс орон эдний иргэд удирдагчаа хайдаг. Өнөөдөр 21-р зуунд бид нар удирдагчаа хайсаар л байна. Агуу Чингис хааныг яг мөрөддөг шиг тэр агуу эзэн Чингис хаанаа бид нар яг өнөөдөр 21-р зуунд мөн хайсаар байна. Дэлхийн хамгийн том хураа газрын эзэнт гүрний суурийг тавьсан цорын ганц удирдагч бол манай Чингис хаан юм аа. За тэгээ 21-р зууныг авч үзвэл 21-р зуун бол техник технологийн 90% ирсэн. Энд интернет, гар утас, хиймэл оюун ухаан, AI зэрэг шинэ технологиуд хөгжиж ирсэн. За тэгээд мэдээж 21-р зуунд хүнээ дээдэлдэг улс ороо яг хаана байна вэ гэж би ерөөдөө өнөөдөр 21-р зуунд амьдарч байгаа хүмүүсээс асуухад ерөөдөө хүн болгон хариулж чадахгүй байна. Энээс харахад бол
язгуурын дуудлага энэ сургалт маань яг юуг авчрах юм бэ гэхээр хүн та өөрийнхөө дотоод ертөнцийг сонсснороо өнөөдөр өөрийгөө болон өрөөлд тусалах юм аа. Язгуур сүнсээ сэрэн гэдэг маань маш энгийн зүйл манайхаа. Бид нар өөрсдийн дотоод ухамсар, оюун санаа, хүсэл зорилго, бодлоо бие биендээ чөлөөтэй илэрхийлж бид нар хүн хүнээ хайрлах ёстой юм байна. Бид нар хүн хүнээ инэрх ёстой юм байна. Чингис хаан яаж агуу өдөртөгч болсныг бид нар түмэнд түгээх ёстой юм байна. Өнөөдөр бидний энэ хаан арга дэлхийн язгууртай холбооны одоо ерөнхийлөгч болон Бенсэ багштаа. За тэгээд хайртай багш Мөнх Заяа багштаа яг одоо миний энэ язгуурыг сүнсийг сэрээж өгч чадсан та бүхэндээ зам мөр үргэлж өөдөө амьдрал нь гэрэл гэгээтэй сайн сайхан амьдрах болтугай гэж өрөөё. Баярлалаа. За баярлалаа. Маш сайхан илтгэл тавьж гисэн танд Батаршигтай баярлалаа. За дараагийн илтгэгч Мөнхчин багийн гишүүн Анхмаа. За өнөөдрийн энэ бэлэгтэй сайхан өдөр энд хуран цугларсан элэг нэгтэй Монгол ахын дүүс элч төлөөлөгчд гүн ухааны язгууртан судлаач багш нар эрхэм анд нөхөд та бүхэддээ гүнээ тадархан мэдчилж байна. За миний би энэ цаг мөчид мөнх хөх тэнгэр өвөг дээцийн ариун дуудлага өөрийн сэрсэн язгуурын дуудлагаар энд цугларсан та бүгдтэйгээ гайхамшигтай түүхийг мөчийг одоо хамтдаа өнгөрөөж байгаадаа тун их баярлаж байна. Дэлхийгээр тархан суугаа Монгол түмэн минь одоо яг энэ цаг мөчөөс мөнх тэнгэрийн санаагаар мөнх тэнгэрийн хүчийг мөнх тэнгэрийн өвөг дээдсүүдийн ивэлийг авч дээд эсүүдийн оюуны их өвийг судалж мэдж түгээх Монгол хөх нуруут хүн бүхнийг сэрээх цаг яг энэ цаг мөчид нэгэнтээ иржээ. Энэ их үйлсийг түүчээж Монгол үрсээ сэрээж гэгэрүүлж өвөг дээдсийн үнэт зүйл өвөлөмжтыг өнөөгийн шин эрен орчин цаг техник технологийн хөгжилтэй хослуулан хөгжүүлж язгуурын дуудлага нэрэн дор түгээж мэдүүлж байгаа эрхэм хүндэт Чингис хааныг гүн ухааны судлаач академич Жанцсан балын Дисма багштай гүнээ талархъя. За ингээд хүн бүр энэ дэлхийд өөрийн гэсэн нэртэй, гэр бүлтэй, нутаг оронтой гэвч хүн бүрийн дотор нэгэн ижил асуулт байдаг. За энэ юу вэ гэхээр бидний дотор би хэн бэ? Би юу н хаанаас ихтэй вэ гэсэн асуулт байдаг. Түүх, их соёл, хүмүүжил, одоо дотоод ухамсар, өвөг дээдсийн үнэт зүйлсийн нийлбэр бидний язгуур юм аа. Өвөг дээдс минь бидэнд зөвхөн газар нутаг өвлөөдөөгүй юм аа. Тэд бидэнд омог бардам сэтгэл, тэнгэрлэг ухамсар, хүн чанар, их хэд, их хорноо гэсэн зүрх сэтгэлийг үлдээсэн байна. Өнөөдөр бид зөвхөн өөрсдийнхөө төлөө амьдарч явах хүмүүс ерөөсөө биш ээ. Ардаа мянган жилийн түүхийг үүрсэн, өмнөө мянган үр хойчийн хувь заяаг тээсэн Монгол туурхтан юм аа. Хэрвээ бид язгуураа мартвал үндэсгүй мот мэд хатнаа. Харин язгуураа сэргээж чадах юм бол дэлхийд гэрэл түүгэх хүчрэх үндэстэн болно. Иймээс одоо өнөөдөр энэ танхимаас зөвхөн үг яриа бус өвөг дээдсийн дуудлага язгуурын сэргэлт ирээдүйн гэрэл төвөх болтугай. Бидний судсанд өвөг дээдсийн цус урсаж бидний зүрхэнд хөх тэнгэрийн маань дуудлага цохилж байна. Анхмаатай баярлалаа. Одоо Мөнхчин багийн гишүүн Даваа Жаргал хүн болж төрсний ач гавьяа минь бүтлээ. Их сайхан сэдв байна. Тэнгэр тэтгэж гадар твэгцэн элэг нэгт Монгол ахын дүүс минь энэ өдрийн амар амгалан гэрья. За ингээ хамтран суралцаж байгаа судлаач багш, мастер багш, ядгууртан багш нар минь ээ. Өнөөдөр бид өвөг дээдэс эзэн Чингис хааныхаа язгуур дуудлагаар цугларч байна. Өнөөдөр бидний өвөг дээдэс эзэн Чингис хааны зарилгийг биелүүлэх гэж бас хичээж байна. Хүн болж төрнө гэдэг хувь их хөрөөл харин хүн болсон гавьяагаа бүтээн гэдэг хүний ухамсар юм аа. Бидний энэ хүү язгуурын дуудлага сургалт бол хүнийг өөртөө нь уулзуулдаг оюуны ухаарл язгуурын сүнсний сэргэлт юм аа. Яагаад гэвэл орчин цагт хүн бүхнийг мэддэг атлаа өөрийгөө мартсан байна. Өнөөгийн хүн төрлөختөн бид гадааж ертөнцийг хөгжүүлсэн хэрнээ дотоод ертөнцөө орхигдуулжээ. Хүн төрлөختөн өндөр боловсрол эзэмшсэн хэрнээ төвчээргүй болж байна. Их мэдлэг
авсан хэрнээ ямар ч амар амгалангүй болж байна. Асар их эд хөрөнгөтэй хатлаа дотоод хоосролтой хүмүүс олширч байна. Ирээдүгөө эдгээр муу бүхнээс бид тагдан хаях цаг яг энэ доор ирж байна. Иймд та язгуур сүнсээ сэрээж хөгжүүлж хүчрэх болохыг хүсэж байна. Өвгдөөс маань биеэн засаад гэрээн зас, гэрээн засаад төрөөн зас гэж сургасан билээ. Өөрийгөө ялж чадаагүй хүн өрх гэрээ авч чадахгүй. Өрх гэрээ төхнүүлж чадаагүй хүн үндэснээ бэхжүүлж чадахгүй билээ. Тиймээс бүх өөрчлөлтийг хүн дотроосоо эхлэх ёстой. Монгол хүний язгуур ухамсар сэрж, өвгдөөцийн гүн ухааныг таниулж, хүн дотоод мөн чанараа хөгжүүлж, үндэсний дархлааг сэрээж, хүн болно гэдэг үн цэнийг сэрээж байна. Өвгдөөцийн маань цус тэнгэрлэг ухаан, ёс заншил, их хэл, их орноо авч яваад амьд үн цэн юм. Тиймээс яг одоо таны цаг ирж байна. Эзэн Чингис хаан маань хүн зоригтой бол ганцаараа ч ялж чадна. Зоригтой бол дэлхийг ч өөрчилж чадна гэж хэлсэн билээ. Агуй эзэн хаан маань түүхийг зүгээр нэг дагаагүй дэлхийн түүхийг бүтээсэн юм. Мөнх хөнх тэнгэр ивэх болтугай. Монгол хүний язгуур мөнхөд бадрах болтугай. За даваа жаргалтай гэлээлээ. Чингис хааны дэд язгуурын байдаар мэдүүлтүвэ. Найман зууны дараа монголчуудыг мэлэгдсэндээ авч харлах улаах мөчд би дахин иргэнэрн далд бөгөөс ишмит хол бөгөөс армит гүнсэг гэж яваас мөнх тэнгэрт заавал ювэгдэн буйза. Талч бүлбосон эдэх сүрэн вэнэгдэж тэнгэрийн ухааны ч мөчөрдөн